Сайн уу манайхан. За өнөөдөр бүгдээрээ 2017 онд гарахтаа нэлээд шүүгүүлж байсан Жанхюг ахын гол дүртэн тоглосон Voice Image цувралын эхний парт 1-ийг сонсноо. Нийт 16 ангитай болохоор 5 юм уу 6 парт болох байх гэж бодож байна. Хүний амнаас ердөө хэдхэн минутаар хэмжигддэг алтан цаг. Бусдын сонсч чадаагүйг сонсож, гэмт хэрэгтний мөрийг дуу чимээгээр мөшгөх ер бүсийн сонсголтой цагдаа болон хайртай хүнээ цуврал алуурчны гарталтсан галзуу нохоо очид мөрдөгч хоёр хэрхэн хамтарч солонгосын хүнд гэмт хэрэгтнүүдийг мөрдөн мөшгөж гэмтэргүүдийг илрүүлж буй тухай харуулах Voice цувралаа одоо бүгдээрээ эхлүүлцгээе. Цас бодарсан сөүлийн орой. Хотоос нэлээд зайдуу хөнгөө гудамжинд бусдад зодуулсан бололтой нэг бүсгүй хөл нүцгэнгүйсээр хэнэгнээс зүхтаж байгаа бололтой шүү. Ийш тийшээ харан нэлээд айсан байх бөгөөд нэг газар нуугдаад нөхөрлөгөө залхтал нөхөр нь манай Жанхюг яг эд гэмт хэрэгтнийг барих гээд завгүй байсан тул эхнэрийнхээ дуудлагыг авсангүй. За тэгээд нөхөр нь утсаа авахгүй байхаар нь арга ядаад цагдаагийн шуурхай дуудлагын 112 дугаар руу залгах ба дуудлагыг нь манай гол дөр болох Кван Гонжу манавна. Одооноос Гонжу гэд дуудаа явчих. Бүсгүй бөхөчрөө хэлэн намайг нэг хүн алах гээд байна. Хурдан ирж авраачтэй гэж гуугаад хаягаа өгнө. Даанч сүлжээ ноож гараад утсан тасрах ба Конжу буцаж залах гэж байхдаа бүсгүйг аюулд оруулчиж магад. Гээд болгоомжлон эргэлзэж байтал ахлах нь ирснэ. Чи чинь юу гээд байгаа юм бэ? Аливаа хурдан залгаадах. Гээд урдуур нь ороод бүсгүй рүү залгахчтэй юм да. Алуурчин бүсгүйг хаан алхаж байхдаа утасных нь рингтоныг сонсоод хаан нуугдж байгааг нь мэдчилгүй яах вэ? За ингээд явж ичоод цохиол унгалаа. Бүсгүй ч алуурчнаас амгуун миний хүү өвчтэй юм л да. Намайг өршөг өчтэй гэж гуйхад тэгээд яах гэж намайг уурлуулсан юм гэж нэг муухай нэгэд карманаасаа төмөр туухай шиг зүйл гаргаж ирээд бүсгүйн толгойг цогсоор угаад амийг нь хөнөөж өргөдөг. Энэ бүх үйл явдлыг сонсч байсан Конжууч цочирдон хэлэхгүй болоо явчихнаа. Энэ үед Жанхюг мөрдөгч маань гэмт хэрэгтнүүдийг амжилттай барьчаад багаараа сүүжин унга магшаараа идэ суужтал ажлынхан дүү залгаад аха бэрэгч тантай ярьсан уу? Би одоо инхийн дөрөвт гарсан хүн амны газар байна л да. Нэг новш хүчирхийлэх зорилгоор гудамжинд дэвжсэн эмэгтэйг дагаад амьд нь өрсөн байна. Бэрэгч байж магадгүй юм шиг байна. Гэт хэлтэл Жанхюг ихэндээ тоглож байна гэж бодон эхнэрлүүгөө залгасан боловч утас нь холбогддгүй. За ингээд шал согтуу нөхөр хэргийн газар яваад иртэл хохирогчийг цагаан бүтээлгээр бүтээсэн эвгүй нөхцөл байдал угтдаг. Ингээд унж тусан байж явж очиод гарныхан зүйлтийг хартал яалтчгүй эхнэрийнхэн зүйлт мөн байна. Бүтээлгийн сүхэ хартал маргаангүй эхнэр нь байна. Жанхюгийн эхнэр өөрт нь хоол аваач өгөх гээд гарч яваад алуулчиж л дээ. Ийм амир дүр зургийг хараад тэр итгэхийг хүссэнгүй. Тэр чигтээ шоконд орж амнаас нь үгж гарч чадсангүй. За ингээд маргаашнаас нь хаасаагүй л цагдаагийн эхнэр зэрлэгээр алуусан тухай мэдээ гарч цагдаагийн дарга энэ бүх зүйлд хариуцлага хүлээж энэ хэрэгт хайн ажилласан бүх цагдаа нарт хариуцлага тооцохон амладаг. Мэдээж тэр өдөр бүсгийн дуудлагыг авснараа Конжу маань буруутсан байцаалт өгөөд хэрэгт орох төгчл байх шиг байна. Энэ үед Жанхюг эхнэрийн ажил явдлыг хийж байх үеэр ажлынх нь нэрээд эхнэрийг нь хөнөөсөө этгээдэг барьсан тухай альхва байранд харуул хийдэг өмнө нь гэмт хэрэгт нэлээд орооцолж байсан. Донжун гээд 20 орчим насны нөхөр болж таарна. Донжууны гэрийг шалгаж үзэхэд цуснаж болсон хувцалдсан бөгөөд шүүх шинжилгээгээр хувцсан дээр байсан цус Жанхюгийн эхнэрийн цус мөн болох нь тогтоогдсон тухайлдаг. Энэ мэдээг сонсон Жанхюгийн нүдэнд уур хилэн буцалж байсан бөгөөд явж очиод алчмаар байсан ч өөрөө цагдаа хүн яалтайч үлээ. Шүүх хурал дээр нь яваал очлоо. Тэгсэн Донжун гээд гөлисэн юм өөрийгөө өмгөөлсөн ч байхгүй, хүний нүд рүү ихцэлж харж чадахгүй суугаал байна. За тэгээд өмгөөлөгч нь болохоор манай энэ хүн тэр өдөр согтуу байсан. Юу ч санахгүй байгаа. Гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Харин прокурор Донжуныг ялахын тулд гэрээс нь олсон баримтуудыг дурдж байгаад гэрчээр Конжуныг оруулж ирсэн боловч Конжу энэ залууг алуурчин биш. Тухайн өдөр сонсон олооноос шалуур хоолойтой байна гэж авд юм да. Тэгснээ үргэлжлүүлж бүсгүйг алсан алуурчин өмнө нь манай авийг ч гэсэн алж байсан. Ярихтаа эрүүний ясна дуурдаг зуршилтай. Гэх зэрэгээр хэлэхэд тэнд байсан хүмүүс бүгд гайхаад явчихна. Алуурчны тухайн өдөр ярьсан бичлэгийг дахин тоглуулахад тэр эрүүний ясна дуурдаг хэсэг нь огт байгаагүй нь Конжуныг гайхшруулах бөгөөд энэ бүхнийг сонсд хэлсэнгүү. Жанхюг босч ирээд энэ новшин гэрээс нь хэргийн уул мөр олцсон байхад чи юундаа өмөрөд байгаа юм? Мөнгө авцсан юм уу? Мэ гэх зэрэгээр шүүх хурлыг өмүүлж бөөм болно. За ингээд шүүгч шийдвэрээ танилцуулан нотлох баримт хангалтгүй гэж үзээд сэжигтнийг ямартай ч судлах бөгөөд энэ хэргийн дулаанаас болж Конжуг хэсэгтээ гадагшаа сурахаар явж 3 жилийн дараа эх орондоо буцаа иржээ. Конжугийн хувьд энгийн үнээс ялгаатай нь төрөлхийн маш мэдрэг. Онцгой сонсох чадвартай бөгөөд эргэн тойронд нь байгаа бүх дуу чимээг маш нарийн ялган сонсч чаддаг нь хараалч юм шиг бэлэг юм шиг. Энэ үед Жанхюг маань эхнэрийг нь алсан алуурчин баригдааг учир түүнээс хойш сэтгэлээр унж ер нь л аригтаар суусаар байгаад тушаал буурж эргүүлийн цагдаа болжээ.
За тэгээд нэг өдөр хэсэг дээр нь эхнэрээ зодсон нөхөр баригдж ирчээд гимшгүй тэр хавьд том дуграад харна барьж аваад нүдэл хайчлаа. Ер нь Жанхюг өөдгөө гэмт хэрэгтнүүд дээр хамаг уураа гаргадаг болсон бөгөөд хамтран ажиллагчид нь түүний энэ үйлдэлийг хаацаалах гэж камераж хааж байх шиг. Энийд Конжу цагдаагийн газар буцан орж шуурхай 112 дуудлагын төвийн дараагаар томилогдох ба тэр дөрөө Golden Time хэмээх багийг байгуулах хүсэлтэд дарга нартаа гаргадаг. Энэ багийн зорилго бол 112 шуурхай дуудлагын төв болон хүнд гэмт хэрэгтээ тэмцэх хилцс хамтран хэргийн газар 5 минутанд очиж 10 минутанд хэрэгтнийг барих асар хурдан баг бүрэлдэхүүн байх юм байна. За тэгээд мэдээж тэнд сууж исэн цагдаагийн дарга нараа Конжуныг шүмжлэн чи Америк явж ирчээд Солонгосын цагдаа нарыг дорд үзлээ. Энтергээд харна Солонгосын цагдаа нараа дуудлага аваад хэргийн газар ямар удаан очдгийг сануулж тэрнээс нь олж хэдэн хүн амнасаа алдсныг тоо баримтаар нэлэхэд нөгөөд нь бандсандаа дуугүй болж Golden Time багийг байгуулах хүсэлтийг зөвшөөрлөө. Энэ үед Жанхюгийн дүү дэшиг аха та ингэж хэрэгтнүүдийг зодоод байвал удахгүй ажилгүй болно штэ. Одоо та надад аригтарсаа ойлоод хүн шиг амьдрал та. Энтэр гэж ахтаа нилээн л анхаарал тавих юм. Тэгснэ бэрэгчийн иргэдээр гэрчээр орсон бүсгүй Солонгост ирээд бүр 112 төвийн дарга болчиж Америкт нэг хэрэг илрүүлсэн юм гинлээ. Тэгээд шагнуулсан юм бах уу. Гэт тэлтэл Жанхюгийн царай бараагаал явчихна. За тэгээд Конжу дээр явж очин уулзаад чи бүр ичигчгүй дарга болчоо юу. Яасан? Одоо бүр их мөнгө олох гэж ирээ юу. Энтэр гэжсэн Конжуг заамдаад бараг зодох нэ. Чи үнэхээр тэр дожин гэж нөхрөөс мөнгө аваад гадаад сурсан юм уу? Гээл орилж хашгирч байх үеэр хүн хулгайлагдсан дуудлага ирсэн сургаар Конжун хохирогчтой ярихаар өрөөлөгөө орноо. Гэтэл нэг бүсгүй маш айсан олоогоор нэг галзуу амтан намайг хулгайлчлаа. Хурдан авраарай. Энэ бүсгүй нэг хүнтэй чатаар танилцаад 100,000 вон өгнө гэхээр нь уулзахаар очиж л дээ. Тэгсэн тэр нөхөр нь нарийнхан удамжаар дагуулад яваад ахаар нь нэг л муу савин татаад за би боллоо харьлаа гэд явах гэтэл мэдрэл муутай нөхөр бүсгүйг үстэж аваад чирж гулчиж оруулж байгаад баахан зодж байгаад хорцсон байгаа нь. Бүсгүйн байршлыг тогтоох гэж оролцсон ч виртуал сим карттай болохоор яг нарийн байршлыг нь тогтоож чадсангүй. Инхёндун гудамжны цамхгаас 2 км-ийн радиуст байгааг л мэдэж байлаа. Иргэн тойронд нь юугааг асуухад шалан дээр нь илс тоосго энтер байна гэж хэлэх бөгөөд баригдаж буй барилга байх магадaltaй болоо явчихнаа. За тэгээд нөгөө нөхөр чинь барилга руу орж иж байгааг сонсоод тэнд байгаа тоосгыг цонхороо гаргаа шичих гэж хэлэхэд бүсгүй хэлснээр нь л хэлээ. Ашгүй алуурчин гадаа чимээ гарснаар газагшаа гарч манай бүсгүйд зүхтаах хугацаа гарч ирнэ. Конжу тэр дөрөө цагдаа нарыг бүсгүйн байршил руу явуулах тушаал өгөхөө Жанхюгчээс тушаал өгнө. Гэтэл Жанхюг урлаа орж ирээд чи хэн болоод надад тушаал өгöd байгаа гэд маргаад ихэлсэн ч бүсгүй аврах чимээг сонсоод эхнэр нь бодогдсон аюулд орсон бүсгүйг аврахаар яран гараалгүй лээ. За тэгээд Конжу бүсгүйгээс ирэх замдаа юу харсан гэж асуухад тоглоомын талбай харагдсан. Бас өнгөнгийн зүйл харагдсан гэдэг хариу өгнө. Конжу тэр дөрөө цагдаа нарт энэ мэдээллийг дамжуулан бүсгүй байгаа байршилд багаар ойрцоорл байв. Гэхдээ энэ үед Конжугийн чихэнд бүсгүйн цаана ямар нэгэн зүйл тогтмол эргэж байгаа чимээ сонсогдсон. Яг юу байж болох вэ? Гээл гайхаа байжлаа. За тэгээд Жанхюг хэргийн газар 3 минутын дотор очин тэр хавьд байсан сэжигтэй газруудыг шалгаж эхэлсэн ч бүсгүй байсангүй. Энэ үед бүсгүй хэрэгтэн гараад явцсан учраас би буулаа. Гэхдээ Конжу хэрэггүй эрсдэлтэй гэж хэлсээр байтал доошо бууж байхдаа санаандгүй уцсныхаа оосрыг унгачнаа. Энэ үед нөгөө эргэтэн чинь буцаад орж ирж таарах ба хэрэгтэй орж ирэхийг сонссон Конжу шууд нуугд гэж хэлээд үргэлжлүүлэн хэргийн газрыг чагнасаар л байлаа. Гэтэл хэрэгтэн гартаа ямар нэгэн зүйл барьсан хананд хавсраад байгаа чимээг нилээн сонсож байгаад төмөр алах болохыг нь олж мэдэх ба сарын өмнө төмөр алахаар хүмүүсийг нүүр нүдгүй цохин ас яриг гарсан ба тэр хэргийн сэжигтэй уул нь баригдсан штэ. Яагаад энд явж байдаг вүлээ гэж гайхаж байгаад нэг бол цагдаа нар буруу үнээр баривчилж эсвэл алуурчин оргож гисэн дүгнэлтэн төрнө. Энэ Жанхюг тэр гудамжинд байдаг хуучин цэцэрлэгийг сэжиглэн яваад орсон боловч дотор нь барилгачид хоол идээд сууж идэв. Нөгөө алуурчин чинь бүсгүйг орхичиж гэж бодоод хамаг зэвсгээ аваад зүхтаах гэж байхдаа шатан дээр үлдээсэн оосрыг нь хараад бүсгүй байгааг нь мэдчихнэ. Ингээд хайсаар байгаад бүсгүйг олж аваад үснээс нь чирээд явж буй аимшигтай чимээ тэр даяар цуурайтан цагдаа нар шоконд ороод явчихна. Эргүүлийн цагдаа нар хохирогч алуулах гэж байгаа тухай сонсоод улам сандарч хаасаагүй аж ихэлсэн ч олж чадахгүй л байлаа. Ядж хахад хүндгийн дэрэгтэй тэмцэх хилцээний дараа хэйн орж ирээд олон юм яриа байжтал утсан дуграад сарын өмнө алхаар хүн алсан гэж баримтлагдсан хүн гин буруугүй нь тогтоогдсон тухай бол сонсох ба дарга нь энийг сонсоод бөөн уруулж одоо ишээ нэмэлт хүч явуул гэж мань нөхрийг загнана. Өнгөнгийн зүйл эргэлдэг чимээ юу юм болоо гэж нилээн тунгааж явах үед хэрэгтэн бүсгүй көнөөхөөр 9 жорын хутга шүүг заазуур гаргаж ирэн бэлдэж тавьж байгаа нь аимшигтай. Энэ үед аргаа баран тэр хавьд явж байсан Жанхюг руу Конжу холбогдож хэрэгтэн өсчний газар байна гэж хэлэхэд юу яриад байгаа юм бэ? Охин өгчүүл яах юм гэсэн ч надад итгэе. Гарцаагүй өсчний газрын шом байна. Тим газар байвал яваад ор
гэж хэлэх үед хар хурдаараа тэр хавийн нарийн гудамжуудаар гүйж байгаад өсчний шонтой газар болж харна. Дааж орох гарцуудыг нь бүгдийг нь битүүл түгдсэн байсан болохоор хугацаа орохоор л байлаа. Дотор бүсгүй аймгүй орилж байсан алуурчин чи яаж өгмөр энтер гэжсэн алхаараа бүсгүйг цохих гэсэн ч бүсгүй сэргэлэнтэн болцснаар арай жалуулцсангүй. Гэтэл хэрэгтэн бүсгүйг хэд алгажжсэн дахиад алхаараа цохих гээд далаах үед ашгүй Жанхюг амжаа орж ирснээр хэрэгтэнтэй ноцолдож гарна. Ингээд хэрэгтэн вайн толгойг дүрж байгаад вайны ус улаан болтол зодж байгаад арай гэж бие барин хэрэгтний зүг рүү артал баахан бүсгүйчүүдийн төрөвч түлхүүрийн осор гих мэд зүйлс байхыг хараад сарын өмнө баахан бүсгүйчүүдийн тархийг бяцалж алсан цуврал халуурчин энэ нөхөр гарцаагүй мөн байна гэсэн дүгнэлтэнд хүрэх ба ядж яхад эхнэрийнх нь алуусан төрх нүдэнд нь үзэгдэд болдгоо. За ингээд алуурчны алхаг нь барьж авснаа галзуу нохоо очоод Жанхюг маань ёстол галзуурж чам шиг амьд явж яадын гээд өвдгөө амьтны тархийг нь яг бяцлах гэж байхад нь Конжу түүнийг тавьшруулж хүн алж болохгүйг нь давтан хэлсний үчинд Жанхюг мань нөхрийг арай жалцсангүй. Хажуугийн пилтаг нь цохиол орхилоо. Удалгүй цагдаа нар ч орж ирэн хэрэгтнийг баривчилж бүсгүйг авран тусламж үзүүлж байх үед Жанхюг шалан дээр байсан бүсгүй утсыг авах үед Конжу үнэхээр тийм өрмөц сонсголтой юм байх та. Хэрвээ үнэхээр энэ үнэн бол 3 жилийн өмнө эхнэрийг нь алсан алуурчин өөрхөн юм байх та. Түүнийг барихад надад тусалж чадах болов уу гэсэн найдлага төрж байх шиг. За тэгээд ажил дээр ирээд дэшигтэй уулзсан. Тэр буланд өсчний шон байлаа гэж үтэй. Чи сонсч чадах уу гэж асуухад дэшиг гайхан. Та чинь юу яриад байгаа юм бэ хаа? Яаж сонсч чаддیں۔ гэж хэлэхэд тэгэнч гэж бодсон юм а гэж хэлээд гарнаа. Тэр бүсгүй нэрэл тийм далдын чадвартай юм байх та гэж нилээн гайхан эмнэлэгт очин хүүтэйгээ уулзах ба хүүн хөөрхий хавдартай болохоор байнга л эмнэлэгт байд юм байна. Аав нь цуврал халуурчныг барьсан гээд ааваараа бахархаад бүрсэв. Энэ үед мань хүнд хүний нөөцөөс дуудлага ирээд Дэшикийн хоёрыг Конжугийн Golden Time багт шилжүүлж байгаа тухай хэлнэ. За тэгээд Конжу маань цагдаагийн газрын залуухан хакер Есүн цаашид бүгдээрээ хакергээд дуудаа авчээ. Нилийн ажтайч маш толгой сэрэг Юнсүн нарт санал тавин багтаа нэгтгэж байгаа харагдана. Галзуу нохоо очиж Жанхюг маань ажил дээр очиод миний зөвшөөрлгүй намайг шилжүүллээ. Энтергээд хэсгийнхаа дарагтай зодоо нүдэн хийнгээ шахаж барьцалдаж авч байгаа л харагдана. Гэтэл энэ үед 112 дугаарт яралтай дуудлага ирэх ба нэг бяцхан хүн чархтан тусламж гуйж байна. Хүү угаалгын машиндаа орон нуугдаад ярьж байгаа өгөөд жоохон хөхд болохоор хаягаасаа мэдгүй учраа эргэн тойрон чинь юу харагдаж байна. Гэхэд тоосхон улаан байшингууд байна гэж хэлнэ. За тэгээд нөгөө хакер маань дуудлага ирсэн ойр орчмыг нэгтэлж байгаад булим дууны дабуу хотхонд байна гэсэн байшлыг нь хэлж өгснөөр цагдаа нар тийшээ яравчилдаг. Хүүгийн амьсгаа маш цул байгааг сонсон Конжу тэр дороо шуурхаа зарлан Жанхюг руу холбогдсон хэргийн газар руу явахыг тушаахад мань хүү урлан би чиний тушаалаар ажиллахгүй тэгж байснаас цагдаагийн газраас гарсан дээр гэж орилж байсан ч хүүхдийн амнаас аюулд орсныг сонсоод тэр дороо гүүгээл гарах юм да. Гэтэл энэ үед хүүгийн ээж нэг хүн рүү залгаснаа хүү зухчиж гэж ярьж байгаа арга тухайн энэ үед цагдаа нар дабуу готхон дээр ирсэн ч тэнд өчнөө улаан тоосгон байшин байна. За тэгэхээр нь үүдний харуулаас хүүхдэд зоддог хүчирхийлдэг айл байдгүй гэд асууж явах үед тентхийн оршин суугч нар 104 тоотод хүүхдэд байнга зоддог нэг хүүхэн байдیں۔ гэж хэлснээр манай хэд яваад ортол дотор нь хүүхэд үлээд шүү. Хаалгын нэвдэж яваад ортол ээж нь хүүгээ хоол идсэнгүй. Гитсэн загнаад уйлуулсан байж идэв. Буруу айлдаа орж ирснээ мэдсэн манай хэд буцаал гадагшаа гарлаа. Энэ үед хүүгийн бие нэлээд муудан дуун цаашаага орцсон. Ярих ч чадалгүй болсон байсан ч хүүгийн орилсон ямар нэгэн хөгжим ихшиглэх чимээ гарнаа. Гэтэл хүүгийн ээж балкон руугаа гарч ирээ хартал угаалгын машины цоргоноос цусгоожж байгааг хараад хүүгээ олоод авчилгүй яхав. За тэгээд хүүг хүчээр угаалгын машинаас гарган чирж гултчиж эхлэх үед энэ чимээг сонссон манай хэд бүр биеийг нарцааж Жанхюг ямар нэг юм хийгээчтэй хэмээн Конжу тэлхэд тэдний цонхон дээр ямар нэгэн зүйл байж магад эгшигт хөгжим ч юм уу сайн хай гэж хэлээд манай хэд тэр хавийн цонхнуудыг ажиглаж байгаад нэг айлын цонхон дээр салхин хонх байгааг олж хардаг. Энэ үед нөгөө галзуу хүн чинь бараг хүүхдээ алах гээд байгаа юм аашийн. Хутга антер барьсан байх үед нь Конжу уцаараа түүнд хандан удахгүй цагдаа нар очиж байгаа. Чи юу ч хийсэн баригдана. Ментэргээд нэлээд цаг хожиж байгаа л харагдана. Энэ бүсгүй алдчихгүй хэн нэгний дарамтанд орсон мэт сэтгэл санаа нь өмөрсөн байгааг анзаарсан Конжу үүний ард ямар нэгэн зүйл нуугдаад байна гэдгийг анзаардаг. За ингээд манай хэд гэрлүүн яваа ортол мань бүсгүй ганцаархнаа сууж ийн. Хүүг хаануугааг асуусан ч юу ч хэлсэнгүй. За ингээд бүсгүйг баривчилж аваад машиндаа суулгах үед дахин Конжу залгаж нэлээд ярилцсан тайвшруулж байгаад яг юу болсныг асуухад энэ бүсгүй багада аавдаа нэлээд зодуулж дарамтанд өсснөөс болоод сэтгцийн асуудалтай болчих л дээ. Тийм ч болохоор бүр 3 хүүхэд өргөж авсан ч нэг настай хүүхдүүдийг нь алахын алаад хордуулахын хордуулсан. Саяны өгчөөс настай аваад явсан. Гэд учир нь олдохгүй юм яриад эхэлтийн. Энэ талаар шууд л Жанхюг тэлэх үед манай хүн үүдний хамгаалагч дээр гүйж очиод энэ аваар хүүхэд дагуулсан настай харагдсан уу? Ер нь энэ хавьд хүүхэд нуучгаар зөөр гарааш энэ төр байна уу
гэж асуухад хамгаалагч түүнд нэг уухан өгөөд хажуугийн 9-р байранд хүмүүс юм хадгалдаг нэг зөөр бий гэд дагуулад явдаг. Зөрлөө буугаад удалгүй Жанхюгийн толгоо нэргээд биеийн татганаад унаад өгнө. Тэгсэн энэ хамгаалагч өвгөн чинь бүсгүйг багтана зодож тарчлаадаг байсан эцэг нь байсан бөгөөд охинтойгоо нийлж хүүхэд үрчилж аваад хүүхдүүдийг хордуулж алдаг гаж нөхөр байсан юм байна. Гэхдээ гол шалтгаан нь хүүхдүүдийг амь насны даатгалд хамруулж агаад алсныхаа дараа даатгалаас их хэмжээний мөнгө авдаг бүр аз тэтгэр шиг нөхдүүд байж. За ингэж хэлчихэд Жанхюгийг ч бас алах санаатай хортой бодис шахах гэтэл Жанхюг өвгнийг түлхэн унгаагаад карманаасаа уцаа гаргаж ирж харуулхад ярьсан яриаг нь бүгдийг бичсэн байна. Жанхюгд хор өгөх үед нь яг уух гэж байхдаа хогийн савнд нь мэдээ алдуулагчийн сав байхыг хараад балгасан жүсээ тэр дор нь нулимаа тайчилдэ. За ингээд өвгнийг баривчилж аваад хүүг хаанаагааг асуусан ч зөвүүн юм чинь юу ч хэлдэггүй шүү. Тэгэхэр нь конжур яриад ид шидэ гаргаж хүүг олж өг гэж хэлэхэд конжур станцаа дээшээ барил гэж байна. Энэ үед хүүг хэдий сүлдсэн байсан ч аврал ирэн гараараа зөөлхөн тогших чимээг конжур сонссноор Жанхюгд нарийнхан коридороор урагшаа яв гэж хэлэхэд мань хүн чи хэлснээр нь нилийн явж итэл наана зогс. Яг хажуу чинь хүү байна гэж хэлсэн чи цементийн аннаас өөр юу ч байсангүй. Жанхюг гайхаж чи чинь юу яриад байгаа юм бэ? Энд битүү ханал байна штэ. Гэхэд яг наан чинь байгаад байна. Гэсэн болохоор тэнд байсан алхахыг авч ханыг сэтлээ харахад нэрэл хүүг төмөр торон дотор хордсон байд юм да. За ингээд Жанхюг хүүг авран эмнэлгийн тусламж үзүүлэх ба тэр хавийн оршин суугчид гараад ирсэн хэрэгтэн байрны харуул байсныг мэдэн жигжүг хийцгэнэ. Энэ адгийн амтан сэтгцийн өвчтөй охин ашиглан бяцхан хүмүүсийн амар тоглож мөнгө олж байсан хэрэг инхүү дуусч энэ нөхөр шүүхээс бүх насаараа хоригдох ял сонсноо. Удалгүй Жанхюг конжутай уулзаж конжугийн онцгой чадрын талаар асуун энэ хоёр анхудаа 50-аар ярилцдаг. Конжу түүнд бүхнээ хэлэх ба 2014 оны 11 сарын 25-ны өдөр конжу 112-т ажилд ороод яг 7 хонжидл нэг дуудлага ирсэн бөгөөд нэг бүсгүйг хүн дагаад алах гээд байна гэж хэлэхэд хамгийн ойроосон эргүүлийн цагдаа нь конжугийн аав байж л дээ. За тэгээд конжугийн аав алуурчныг хараад ардаас нь хөөх гэсэн боловч нас өндөр болсон хүн амьсгаан дээр дор орд авцаад барьж чадсангүй. Гэтэл удалгүй нэг костюмтэй залуу хажуугаар нь зөрөгтөө гар нь цус болцсон байхыг хараад хэрэгтэн мөн байна гэж мэдээд барих гэж оролцсон ч алуурчин аавыг нь төрүүл цогч унгаагаад төмөр тухайгаар толгойг нь бяцлан асан байгаа. Тэгээд зогсохгүй бүр өвцөн байхад нь нэмж хэдэн аргуудаа цогсон гэж байгаа. Тэгчээд станцаар нь үдж байгаа юм шиг инээсэн бөгөөд яг тэр үед ирүүнийх нь ясна дуурах чимээ гарсан юм байна л да. Яг л Жанхюгийн ихнэрийг алсан алуурчин шиг. Тийм болохоор конжу аавыг нь алсан алуурчин Жанхюгийн ихнэрийг алсан алуурчин яг нэг хүн байна гэж итгэж байгаагаа хэлээд Жанхюгийн талигаа чихтний шүүх хурал дээр байсан сэжигтний хоолой шаал өөрөөсөн гэдгийг хэлдэг. Шүүх хурлын дараа цагдаа нар конжутай уулзаад энэ налгын талаар янз бүрийн ярихгүй байхыг хатуу сануулсан тухай хэлээд энэ хэргийн ард цагдаагийн том албан тушаалтан байж магад гэсэн таамгийг төвшүүлэхэд Жанхюг түүнд дахиад итгэсэнгүй. Тэгвэл яагаад тэр Донжун гэж нөхрийн гэрээс миний эхнэрийн цустай хувцс олдсон юм. Тэрийг юу гэж тайлбарлах гээд байгаа гэж уурлахад жинхэнэ алуурчин Донжун хоёр тохиролцсон байж тараа. Тийм болоод хэргийн цустай хувцс тэдний гэрээс илэрсэн байх гэж хэлэхэд Жанхюг үнд итгэхийг хүссэнгүй. Манай хоёрын дунд хөөрхөн маргаан өрнөөл авлаа. Гэтэл чөтгөрийг дурсахаар гэдэг шиг станц дуурж Донжун толгоогоо бяцлуулж амиа алдсан байна. Гэсэн дуудлага ирэхэд манай хоёр бүр цочирдоол явчихна. За ингээд энэ хүрээд voice сурлын маань партнерыг ийхүү төгсөж байна. Хэрвээ энэ бичлэг таалагдсан бол таад маань лайк, сабаа дарахаа мартва. Удахгүй эргээд иргэн уулзцаая guys.